Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас 7 хоног бүр бэлтгэн өргөдөг Про подкастын шинэ дугаар эхлэж байна. Подкастын зочин Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Чулуунхүү. Бидний ярилцах сэдэв Сум дундын прокурорын газрын онцлогийн талаар ярилцах болно. Подкастын зочин маань Завхан аймгийн Тосон Цэнгэл сумаас бидэнтэй холбогдож мэдээлэл хүргэж байгаамаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бид хоёрын ярилцах сэдэв Сум дундын прокурорын газрын талаар байгаа шүү дээ. Тэгэхээр прокурорын байгууллагын хэмжээ нийтдээ хичнээн Сум дундын прокурорын газар байдгийн. За аймаг нийслэл дүүргийн прокурорын газруудаас Сум дундын прокурорын газар нь яг ялгагдах онцлог нь юу байдг юм бэ? За, прокурорын тухай хуулинд аймаг нийслэл дагнасан болон сум буюу сум дундын дүүргийн прокурорын газрыг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нэгтгэршил, ажлын шаардлагыг харгалзан улсын ерхий прокурорын сандлаар их хурал байгуулна гэж заасан байдаг. Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд болохоор 8 сум дундын прокурорын газар үйл ажиллагаа явуулдаг байгаа. Үүнд нь Сэлэнг аймгийн Мандал сайхан сумдад, Өвөр хангай аймгийн Хар хорин, Ховд аймгийн Булган, Өмнө Говь аймгийн Хамбогд, Хинтээ аймгийн Бор өндөр, Дорн Говь аймгийн Замын үд, Завхан аймгийн Тосон Цэнгэл их сумдад сум дундын прокурорын газрууд байдаг. Сэлэнг аймаг нь 2 сум дундын прокурорын газартаагаараа бусад аймагуудаас онцлогтой байгаа. 1961 онд Сэлэнг аймгийн Мандал сумдах сум дундын прокурорын газар нь хамгийн анх байгуулагдаж байсан бол хамгийн сүүлд Өмнө Говь аймгийн Хамбогд сумдах сум дундын прокурорын газар нь 2012 онд байгуулагдаж байсан байдаг. Тэгэхээр Сум дундын прокурорын газрын бүтэц оронтой юу нь ямар байдаг юм бэ? За, Сум дундын прокурорын газар нь болохоор аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газруудаас бүтэц зохион байгуулалтын хувьд болохоор цомхон, оронтой цөөтэй, зарим хяналтын ажлыг прокурорууд нь давхар хариуцсан ажилладаг байгаа. Аймгийн ерхий прокурорын орлогч нь шүүхэд төрөгдлөх ажлын хяналтыг хариуцсан ажилладаг бол Сум дундын прокурорын газарт ерхий прокурорын орлогч шүүхэд төрөгдлөх ажил хариуцсан прокурор тамгын хэлцээний дарга зэрэг оронтой байхгүй учраас дээрх хяналтын ажлуудыг Сум дундын прокурорын газрын ерхий прокурор нь хариуцсан ажилладагаар онцлогтой. Тосон Цэнгэл сумдах Сум дундын прокурорын газар нь 1963 онд хотын прокурор Мөрдөнбай цагч гэсэн 2 оронтоотойгоор анх байгуулагдаж байсан байдаг. Байгуулагдсанаас хойш 1976 он хүртэл хотын ардын депутатын гүйцэтгэх захиргааны жижиг өрөөнд албан ажиллагаа явуулж хотын шүүхтэйгээ дундаа нэг бичээстэй ажиллаж байсан байдаг. 1977 онд тус сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний харьяа 8 айлын орон сууцын барилгыг контор болгон өрчилж шүүхтэйгээ хамт орсон байдаг. Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа байр маань 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж шинээр ашиглалтанд орсон байгаа. Тэгэхээр Тосон Цэнгэл сумдах Сум дундын прокурорын газар нь хичнээн сумыг харьяалан үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ? За, манай Сум дундын прокурорын газарт Завхан аймгийн Тосон Цэнгэл, Их уул, Тэлмэн, Нөмрөг, Төдөвтэй, Асгат, Баян хайрхан, Баян тис гэсэн 9 сумдыг харьяалан хяналт тавьж ажилладаг байгаа. Эдгээр сумдад гарсан гэмт хэрэг зөрчлийг шалгах ажиллагаанд хяналт тавьж, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг. За, Тосон Цэнгэл Сум дундын прокурорын газрын онцлог гэх юм бол Монгол улсын хамгийн хүйтэн цэгт оршин байдгаар онцлогтой, өвөлдөө маш их хүйтэн, цас их өндөг газар байдаг. Тосон Цэнгэл сумаас хамгийн ойр сум нь 45 км зайтай, хамгийн хол нь 300 гаруй км зайтай байдаг учраас гэмтэргийн дуудлага болон мөрдөн шалгах ажиллагаанд хол сумдад өвлийн уйлалд оролцохоор явхад нэг талдаа бүтэн өдөржин явж хүрэх тохиолдол байдаг. Мөн зарим тохиолдолд цасан цуух, машин техник хүрэх боломжгүй газарт мориор болон явганаар явж хүрэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр орон нутгийн прокурорын газруудад энэ мэтчлэн хүндрэл бэрхшээл ер нь их гардгийн байх шүү дээ, тий. Энэ 9 сумдад гэмт хэрэг зөрчлийн гаралт ямар байгаа вэ? Ямар төрлийн хэрэг их хөвчлэн гардаг вэ? 2020 онд гэмтрийн шинжтэй 142, зөрчлийн шинжтэй 703 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байдаг. Судалгааны үндсэн дээр авч үзэх юм бол гэмтрийн шинжтэй гомдол мэдээллээс өмчлөх эрхийн эсрэг гэмтэрэг, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмтэрэгүүд зөнхлөн үлдгэсэн байдаг бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээллээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, олон нийтийн газар бие зүйн фусаар авч явах, мөн гэр бүлийн хүчирхийлэл үлдэх зөрчлүүд түгээмэл үлдгэсэн байна.
За сум нундын прокурорын газрын харьяанд 9 сумд харьяалан хяналт тавьдаг байгаа. Тэгэхээр тухайн 9 сумд маань гарч байгаа гэмтэргүүд нь сумынхаа онцлогоос шалтгаалan өөр байдаг. Тухайлбал Завхан аймгийн Тосон Зингэл их бол Тэлмэн сумд нь нутаг дэвсгэрийн хэмжээнд ой мод ихтэй учраас хууль бусаар мод бэлтгэх гэмтэрэг ихээр үлдэгддэг. Дээрх гэмтэргийг бид аль болох түргэн шурхай шийдвэрлэх экологи төвчрсөн хохирлыг нөхөн төлөвлөхөөр зорион ажиллаж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд дотоодын болон гадаадын аялал жуулчлал хөгжих хандлагатай болсон. Увс аймгийн болон Завхан аймгийн байгалийн үзэгсэлэнт газруудаар аялах жуулчид манай харьяаны сумдаар дайр өнгөрдөг. Зарим сумдын нутаг дэвсгэрт хатуу хүчилтэй зам шинээр тавигдсан байгаа. Үүнтэй холбоотойгоор жолооч нар хур дэвтрүүлэн явснаас зам тээврийн хосол нэлээдгүй гарч хав тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журамч өччих гэмтэргийн гаралт нэмэгдэж байна. Нэг зүйлийг асуумаар байна л да. Орон нутагт гарсан одоо альва хэрэг маргааныг шийдвэрлэхэд тулгымцсан асуудлууд юу байдгийг бол магадгүй нөгөө газар зүйн нөхцөл байдал, цаг агаарын энэ хүнд хэцүү байдлаас шалтгаалаад хэрэгт холбогдож байгаа хүмүүс товсон цагтаа ирэхгүй ч гэдэм үү. Үүнээсээ болоод хэргийн шийдвэрлэлд удаашрах явдал бас гардаг болов уу гэж бодож байна. Ажил явагдаж байгаа хөндрөл бэрхшээлэхээс илүүтэйгээр тулгымцсан асуудлууд гардаг л да. Хол сумдаас хэргийн оролцогч нарыг дуутахад зам харгуй муутай, цаг агаарын байдал гээд хөндрөл бэрхшээлийн улмаас хэргийн оролцогчд маань товсон цагтаа ирж амжихгүй байх тохиолдол байдаг. Мөн зарим шинжилгээг Улаанбаатар хот руу явуул шинжээчийн дүгнэлт гаргуулах тохиолдол байдаг. Тэгэхдээ шуудангаар хөргүүлж хоног алдах, дүгнэлт гарах байгууллага маань очир дараалалтай байдаг учраас шинжээчийн дүгнэлт ирэхгүй олон хоног хүлээгдэх зэрэг хүндрэлүүд үүсдэг байгаа. Сум дундын прокурорын газрын шийдвэр үйл ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн эргийн юу н хаана хандах юм бэ? Сум дундын прокурорын газрын хяналтын прокуроруудын шийдвэр үйл ажиллагааг иргэд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорт нь хүсэлт гомдлон гаргана. Харин тухайн сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын шийдвэр үйл ажиллагаанд иргэдээс гомдол гаргахдаа Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт хүсэлт гомдлон гаргадаг байгаа. За прокурорууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийдгээ. Тэгвэл Тосон Зингэл сумдах сум дундын прокурорын газраас ойрын үед хийсэн онцлог ажил юу байгаа вэ? Тосон Зингэл сумдах сум дундын прокурорын газраас 2021 он гарсаар хууль бусаар мод бэлтгэх гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөрөөр ам хяналт шалгалт 2021 гэсэн хяналт шалгалтыг сумын хаа засаг дарга цагдаагийн хэлцтэйгээ хамтран Тосон Зингэл Тэлмэн сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 32 ой мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийсэн. Дээрх шалгалтын хүрээнд гэмтэргийн шинжтэй байж болзошгүй 2 мэдээллийг цагдаагийн байгууллага шилжүүлэн шалгуулж байгаа. Мөн аймгийн прокурорын газраас баталсан удирдамжийн дагуу бид гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаа шалтгаан нөхцөлийг судлахад тухайн төрлийн гэмт хэрэг зөрчлийн ихэнх нь согтуугаар үлдэгдсэн байдаг. Тийм учраас 2021 оны 1-р сард Завхан аймгийн 24 суманд нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Засаг даргын захирамжаар эрх олгогдсон согтууруулах хундаа болон түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд стандартын шаардлага хангаж байгаа эсхийг шалгах шалгалтыг прокурорын байгууллага бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран явуулсан зэрэг ажил арга хэмжээнүүдийг шатараалтайгаар авч хэрэгжүүлж байна. Ер нь ажиллаад байхад сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хууль эрх зүйн мэдлэг хэр байдаг вэ? Прокурорууд маань энэ чиглэлээр ер нь тодорхой ажлууд хэр хийж байна? Өмнө нь гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокурорын байгууллага ард иргэдэд хүрч ажиллан хяналтын харьяаны сумдаараа бичлэн явж яриа таниулах хийж зарим байгууллагуудын гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг бичлэн шалгаж шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг байсан. 2019-20 оны хувьд болохоор дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас иргэдийг соён гэгэрүүлэх ажил гэмтэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга маань цахим орчинд видео мэдээлэл цацах, олон нийтийн газарт зураг хуудас, тарах материал байршуулах зэрэг хэлбэрээр явагдаж байгаа. Мөн гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл болон хүсэлт гомдлуудыг ард иргэдээс нэгж үр дээр утсаар болон цахим шуудангаар хүлээн авах ажлыг зохион байгуулсан. Таны хувьд ер нь сум орон нутагтаа хэдчнээн жил ажиллаж байна. За сум дундын прокурорын газарт ажиллаж амьдрахын давуу болон хүндрэлтэй тал нь юу байдаг вэ? Би өмнө нь Завхан аймгийн прокурорын газарт 3 жил гаруй туслах ажлаар ажиллаж агаад сум дундтаа прокурор томилогдсон ирсэн байгаа. Сум болохоор өөрөө хөгжлийн хувьд аймаг нийслэл дүрийг бодвол хүн ам багтай, дэд үцэд буюу барилга байгууламж багтай боловсон хүчин доктор суурилтай ажиллах
сонирхол тэр бүр байдгүй болов гэж миний хувьд ажиглагдсан. Харин шинэ залуу прокурорын хувьд Сум номын прокурорын газар нь харьцангуй прокурорын оронтой цөөдөд бол нэг прокурор бүх хяналтын чиглэлээр ажиллаж мэдлэг туршлага хуримтлуулах давуу талтай юм болов гэж харж байгаа. Подкастт оролцож мэдээлэл өгсөнд баярлалаа. За Сум номын прокурорын газар хэрхэн ажилладаг, ямар онцлогтой талаар өнөөдрийн подкастаар сонсогчд маань мэдэж авсан байх гэж бодож байна. За өнөөдрийн подкастт намайг өрнө оролцуулсан танд ч гэсэн баярлалаа. За баярлалаа, баяртай. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.